Худах шидэлтэй спортын олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр Азийн аваргууд 16 орны тамирчидтай иржээ. Энэхүү спортын төрөл нь харьцангуй шинж, нэр хүнд нь жилээс жилд улам бүр нэр хүндтэй болж байна. Энэ бол Аз ТV-ийн цар хүрээнд зохиогдож буй тэмцээн юм. Өмнө бид Европын аварга шалгаруулалт тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Харин одоо Азийн аварга, ТV аваргын уралдаануудыг явуулж байгаа. Тиймээс бид үүнийг энгийнээр Азийн аваргууд гэж нэрлэсэн юм. Тус тэмцээнд нийт 80 гаруй тамирчин оролцож байна. Энд Орос Албаны улсаас гадна Конго, Замб, Иран зэрэг улс орноос иржээ. Нэг талаас тун нарийн сэтгэл хөдлөсөн спортын төрөл учраас надад таалагддаг юм а. Нөгөө талаас бол залууч вэ, настай хүнч вэ, хүссэн хүмүүр хичээлж болно. Бие махбодын үзүүлэлт гэхээсээ илүү тамирчны бэлтгэлэл бүгдийг шийднэ. Тун таатай байна. Энд үнэхээр сонирхолтой байгаа шүү. Та оролцож амжсан уу? Ганц хоёр оролцлоо. Гэхдээ бусад тамирчид шиг мундаг үзүүлэлт гаргасангүй. Ямар шоу үзүүлэлт байв? Хэдэн оноо авсан бэ? За, өөртөө ойролцоогоор 4 гэсэн дүн өгнө. 4 оноо юм уу? Энэ сайн уу муу юу? Сайн байлгүй яах вэ? Энэ хүү тэмцээнд оролцогчид яг ийм төрлийн утга ашиглаж байна. Гаднаасаа энгийн утга шиг харагддагч бариулын хувьд онцгой юм а. Жин нь 300 граммаас жаахан илүү бөгөөд нэг тамирчин 3 утгатай 10 цувралт шидэлт хийх хэрэг олгогдно. Бага тусах тусам өндөр оноо авна. Шүүгчдийн тогтоосон оноог хангасан, шувтаргал шалгарсан тамирчид олон улсын хэмжээний спортын мастер цол хүртэж байна. Андрей Слепнев, Артем Буинов, новости дня. Эрхүүгийн бүсийн Грановшин тосхон тэмцээний зочдоо огтлаа. Энд оюуны хөгжлийн бэрхшээл болон хөдөлгөөний эрхтний тогтолцооны сааталтай иргэдийн дунд морин спортын тэмцээн явагдаж байна. Тэмцээн нь олон улсын 2 албан ёсны хөтөлбөртэй Паралимпийн болон тусгай олимпийн журмаар зохиогдож байгаа юм. Эрхүү мужийг төлөөлөн оролцож буй тамирчдын дунд Орос Албаны улсын спортын мастер Игор Аршанский багтжээ. Тэрээр өнөөдөр 12 настай Люк нэртэй морин өнөн оролцсон бөгөөд хамтран зүтгэгч мориныхоо тухай ийн хуваалцлаа. Настраивается на старт. Морио илж таалаад чи дэлхий дээр хамгийн сайн морь гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд өөрт нь тийм гэж итгүүлэх хэрэгтэй. Миний бодлоор төгс төгөлдөрт хязгааргүй. Шинэ хамтрагчтайгаа анх ажиллаж байгаа бол тэр тусмаа энэ нь хэрэгтэй юм а. Өнөөдөр надад шинэ морь оногдлоо. Тэр үнэхээр мундаг, хөгжилтэй, эрч хүчтэй. Түүнтэй хамт ажиллах үнэхээр сайхан байна. Бүх Оросын тэмцээн болон 5 дахь удаагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгалийн морин спортын бүсийн фестивал Тихомировын сангийн морин эмчилгээний төвд амжилттай болж өндөрлөө. 5 өдрийн турш морьтнууд уран жолоолго, англи загварын уналт, саадыг тойрох үзүүлбэрээр өсөлдсөн юм. Тэмцээний сүүлийн өдөр гэрийн даалгавар болон хөгжмийн аяс дор чөлөөт үзүүлбэрийг төлөвлөсөн. Манай бүсийн морьтнуудаас гадна Красноярск, Өвөр байгаль, Новосибирскийн унаачид иржээ. Энэ бол миний анхны албан ёсны тэмцээн. Би морин спортоор ойролцоогоор жил хагас орчим хичээлж байна. Сүүлийн үзүүлбэр үнэхээр их таалагдсан. Маш хөвгөлтэй байсан. Энэ жил манай багаас пара уран жолоодлогын төрөлд 3 тамирчин оролцож байна. Би анх 2012 онд энд ирж байсан. Тэгээд жил бүр ирдэг болсон. Гэртээ байгаа юм шиг л санагддаг. Энд надад маш их таалагддаг. Хүмүүс нийлдэг, орчин нь дулаахан, морьд нь үргэлж тайван. Аль морийг ямар тамирчинд тохируулахыг ч мэддэг болжээ. Нийт 21 унаач энэ удаагийн тэмцээнд оролцсон ба тэдний нас харилцан адилгүй юм. Тэмцээнийг Эрхүү мужийн спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Тэмцээн дууссан ч оролцогчдод зориулсан олон жилийн уламжлалт болсон соёлын хөтөлбөр хүлээж байна. Харин маргааш тэд байгаль нурыг зорхижээ. Манай шилдэг унаачдтай мөр зэрэгцэн оролцож байгаа шин тамирчдыг харахад маш таатай байна. Тэмцээнээс хүн бүр ямар нэгэн туршлага хуримтлуулж дараагийн төвшөнд хүрэхэд нь дэм болох баха. Морин спортын улирал эд өрнөж байна. Хагас сайн бүтэн сайн өдөр буюу 6 дугаар сарын 28-29-нд Эрхүү мужийн морин спортын холбооны цомын төлөөх аймгийн аврах шалгаруулах тэмцээн болно. Эхлэх цаг 11 цаг 30 минут. Хүн бүрийг урьж байна. Дарья Андреева, Константин Синицын специально для программы «Новости».
Зуны тэргүүн сарын энэ өдөр нь 100 жилийн турш слав үндэстний хувьд чухал баярын нэг байсаар иржээ. Энэ бол жилийн хамгийн гэрэлт өдөр. Уламжлал ёсоор охид сүлжсэн титэм зүүж, гал дээгүүр хараан, эмчилгээний ургамалт өгдөг байна. Харин энэ өдөр нь зөвхөн слав ардын заншлаар бус эрч хүч хамгийн оргилдоо хүрдэг онцгой өдөр гэж олон соёлд үздэг байна. Ёслол үлдэхдээ бид байгалийн савдгуудад хандаж, нутаг усаа ивэж, ард түмэн маань аз жаргалтай амьдраасай гэж өрөөдөг. Манайх жил бүр энэ ёслолоо хийдэг. Бэлтгэл ажлаар бид цагаан хоол бэлтгэж, өвөг дээдсийнхээ сүнсэнд хандан тэднээс ивэл хайр хүсдэг юм а. Помогали во время обряда. Ёслолыг цагаан хоол, тахил, хуур, ёслолын тусгай хувцастайгаар бөөгийн уламжлалаар бүрэн дүүрэн сэргээн бүтээжээ. Наталья энэ бүх хувцсыг зөвхөн гараар уралдаг гинэ. Мэлхийн хэлбэрт тууз нь газар дэлхийтэй холбогдох холбоог, харин шувууны чимэглэлтэй малгай нь тэнгэрийн сүнстэй холбогдох утгыг илэрхийлдэг. Ариусгалын ёслолын дараа оролцогчид төрөл бүрээ өрмөц урлан дадлаг сургаалтад оролцсон. Би хүмүүсийг хадаасан дээр зогсоох дадлыг 2017 оноос хийж байна. Хүмүүс сонирхолтой түүх өгүүлсээр ирдэг. Хадаасан дээр зогсох үед биеийн бүх цэгүүд итэг хүчдэг. Зөвхөн эрүүл мэндийн төдийгүй хүний хүсэл зорилгоо төвлөрүүлэхэд ч ашиг тустай. Наадмын үеэр оролцогчид сахиус хүүхэлдээ хийж өвөг дээдстэйгээ холбогдох сэтгэл зүйн дасгал, өөрийгөө хамгаалах ур чадвар, хоолойны уран дууны техник эзэмшсэн, мөн йог хийцгээж амжсан юм. Бид амьсгалаа төвлөрүүлж, биеэ баг зэрэг сунгаж, биеийн хөнгөн дасгал хийн. Бидэнд 30 минутын хугацаа бий. Энэ хугацаанд бид төвдийн аясаар нидра йог хийж, иллэг, үнэрт тос хослуулан амардаг. Өөр байгалийн урчууд наадмын үеэр гараар уралсан байгалийн чулуугаар хийсэн гоёл, сахиус зүйлд хүслийг биелүүлэгч хүүхэлдээ зэрэг бүтээлээ дэлгүү үзүүллээ. Хүсэл биелүүлэгч хүүхэлдээг Читагийн Марина Кузнецова хийдэг. Тэрээр хүүхэлдээнүүддээ сэтгэлээ зориулгаа хуваалцлаа. Хүүхэлдээнүүдэнд ямар их баяр баясгал харагдаж байна вэ? Та нэг хардаа? Бяцхан шигтгэдэ бүгж гэрлэг санал эмэгтэй хүний хувьд аз жаргал шүү дээ. Энэ охин сүд бүсгүн бүгж хүлээж байгаа. Эхэндээ би түнд хортой мөг бариулъя гэж бодсон ч бүтсэнгүй. Харин одоо бол тэр үнэхээр аз жаргалтай. Наадмын зочид урьдчилан цэцэг сүлжсэн титэмтэй ирж өөртөө тусгаалan ёслолын хувцас ойж иржээ. Ингэж өвөг дээдсийнхээ тэмдэглэдэг зуны туйлын баярыг сэргээн харуулж байна. Бид тусгаалan давуу захиалж гар алчуур худалдаж авсан. Гар алчуураар наамал хийдэг. Манай охтууд ийм дайшинцтай ирсэн. Слав ардын уламжлалаар хийж байгаа нь би өөрөө тэр соёлд харьяалагддагтай холбоотой. Наадмын 2 дахь өдөр бас нэгэн ёслолыг сэргээ өрнүүллээ. Зохион байгуулагчид нар өвөг дээдс зориулагдсан славян ардын Купалагийн баярыг амьлуулжээ. Охид зэрлэг цэцгээр тэтэм зүүж, тойрон бүжиглэн дуулж, наадан тэнгэр бурхандаа талархлаа илэрхийллээ. Хүмүүс энд гэрэлтээсэн сэтгэлтэйгээр сайхан мессеж түгээхийн төлөө ирсэн. Баярын мэнд хүргэе. С праздником. Сааха ардын ёс заншилд хүндэтгэлтэй хандах, үндэсний зан үйлийн гүн утга агуулгыг мэдрэх, сааха төмний сэтгэл зүйн болон ёс суртахууны өвөг таниулах боломжийг энэ жил алдааны ард иргэд зочдод Исаах баяр дахин бэлгэллээ. Уламжлал ёсоор Якутийн зуны баярыг Орос улбаны улсын өдрөөр угтан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэ удаагийн арга хэмжээг эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулж байна. Энэ жил алдаан дүүрэг үүсэн байгуулагдсны 95 жилийн ойд хойж байгаа бөгөөд Оросын өдөртөө давхцаж буйн бэлэгдэлтэй хэрэг юм. Бид баярынхаа бүтэц агуулгыг баг зэрэг өөрчилж, ирээдүйн төлөө баатарлагаар тулалдсан ахмадуудаа зориулж байгаа. Баярын нээлтийн үеэр алдааны иргэдийн томоохон амжилтуудыг онцлон дурдсан үзэгчдийг урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан гайхамшигтай концерт хүлээж байлаа. Энэ жил алдаан анхудаа бүх найрамдах сайхан улсын Козакардын дууны наадмын талбар олжээ. Энэ бол 16 дахь удаагийн бүгд найрамдах улсын наадам. Анх удаа бид хөдөө орон нутаг зохион байгуулж байна. Бүх хотоос нийт 74 хамтлаг оролцох хүсэлтэд илгээсэн. Алдааны тайснаад 40 орчим хамтлаг тоглох болно.
Баярын хүндэт зочдоор Мегина Кангаласын хошууны төлөөлөгчд хүрэлцэн иржээ. Тэд аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүс нутгийн хамтын нөхөрлөлийн уламжлалын олон жилийн түүхтэй бөгөөд энэ харилцаа жилээс жил улам гүнбат болж байна. Бүгдэд эрүүл энхийг хүсье. Эрүүл мэнд бол хамгийн чухал. Мөн дэлхий дээр инх тайван байг. Алдаан бол үндэстэн яснуудын өлгийн нутаг. Тиймээс баярын арга хэмжээндээр олон үндэстний соёл, гоо үсгэлэн, эв нэгдлийн уур амьсгал тод томроо илэрч байна. Түүнчлэн алдаан нутаг авьяаснуудаар алдартай, гол тайзны ойролцоох үсгэлэнд гар урчууд, эмэгтэй дарагчууд бүтээлээд илгэн ур чадварын нууцаа харамгүй хуваалцсан. Манай алдаан дүүрэгт ийм баяр тэмдэглэж байгаа нь үнэхээр сайхан байна. Энэ бол анхны тохиолдол биш. Ийса ах гэдэг хоёр үгнээс бүрэлддэг. Ийс гэдэг нь цацах гэсэн утгатай. Энэ нь газар дэлхийг усулж зуны ихийг тэмдэглэдэг гэсэн үг. Та бүхэнд зуны мэнд хүргэе. Нарлаг уур амьсгал, эрүүл энхийг хүсье. Алдааны иргэдийн хувьд 100 цагийг угтах Исаак нь хамгийн хайртай баяруудын нэг. Баярын өдрүүдэд инээж баясан хамтдаа жаргах нь гарцаагүй. Харин баярын гол ерөөл нь дулаан байх, элбэг хангалуун зун, эрүүл энх, амар тайван амьдрал гэлээ. Brands Hatch такое имя. Формула 1-ийн зам болох Brands Hatch нэрээр нэрлсэн дэлхийн анхны даргуулт удирдлагатай Aframax ангиллын газрын тус тээвэрлэгч танкер Шанхай хотод босгогдсон Их Британийн Union Maritime компанид хүлээлт өгөхөөр болжээ. Энгийн танкеруудаас ялгаатай нь Brands Hatch нь 40 метрийн урттай 3 шилэн хөвөн даргуултай бөгөөд талаа илүү үеэр салхины энергийг ашиглан шатхуун хэмнэх боломжтой юм. Ветра во время морских переходов. Далайн уснаа салхи давалгааны төгс нөхцөлд 20 зангилаа урдтайгаар даруул ашиглах үед өдөрт 14.5 тонн шатхуун хэмнэх боломжтой. Энэ түвшний зарцуулалтыг 12-оос 15%-аар бууруулна гэсэн үг юм а. Энэхүү хөлөг онгоц нь орчин үеийн газрын тосны танкеруудад зориулсан экологийн шийдлүүдийн шин нэрийн үеийг нээж буй томоохон дэвшил болж байна. Хамгийн хүндрэлтэй даргуулын ухаалаг удирдлагын системийг суйрлуулах, мөн том хэмжээтэй 3 даргуулыг тогтвортой ажиллуулах явдал гинэ. Даруулыг өргөх, буулгах үед маш өндөр наривчлал шаарддаг юм. Бид төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд лазерын байршил тогтоогч болон өндөр наривчлалтай хяналтын систем зэрэг олон аргыг ашиглаж байгаа. 2006 онд байгуулагдсан усан хөлөг онгоцны экологийн стандартыг сайжруулах зорилготой Union Maritime компани энэхүү бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлжээ. Одоогоор тус компани голчлон Хятадд байрлалтай 50 гаруй шинэ хөлөг барьж байна. Хятад улс усан онгоц үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч гэдгээ баталж, энэ чиглэлд асар их ажлыг амжилттай зохион байгуулж байна. Олон улсын нөхцөл байдал хүндэрч байгаа ч Хятадын чанар шинжилэлд суурилсан тэргүүлэх байр суурь нь тогтвортой хадгалагдах болно гэдэгт бид итгэдэг. Длина танкера Brands Hatch танкер нь 250 м, 44 м өргөн бөгөөд 800 мянган баррел түүхий газрын тос тээвэрлэх хүчин чадалтай. 6 дугаар сарын 16-нд албан ёсоор захиалагчид хүлээлт өгсөний дараа тус хөлөг Европын чиглэлд ашиглагдаж эхлэх юм а. Хятадын зүүн өмнөд нутгийн Юнан мужид Азийн зэрлэг заануудын ихэнх нь амьдардаг. Элбэг ургац шимт хижээлтэй орчны даган энэ сүрлэг амьтад орон нутгийн суурьшлийн бүсүүдийн ойролцоо нэлээд удаад үзэгддэг болжээ. Гэвч тус үзэгдэл нь зарим тохиолдолд хүний амь эрсдэх, мөргөлдөөн үүсгэд хүргэдэг. Үүсэл буй нөхцөл байдлыг зохицуулахын тулд нутгийн удирдлагууд болон байгаль хамгаалах байгууллагууд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамгийн гол нь хяналт шинжилгээ, урьдчилан сэрэмжлүүлэх систем нэвтрүүлж байгаа юм байна. Би хамгийн ойр байгаа зааны сүргийг дрон ашиглан ажигладаг. Хэрэв тэд тосхны зүг хөдөлж байгааг олж мэдэх юм бол шуурхай дохиог гар утасны аппликейшнээр дамжуулан илгээж хүн болгонд анхааруул өгдөг юм а. Хятадд хамгийн сүүлийн тооллогоор 300 орчим зэрлэг Азийн заан бүтгэгдсэн байна. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд энэ төрлийн хамгаалтын хүчин чармаалтын үр дүнд тэдний тоо 2 дахин өсжээ.